Сошиал дээр нэг ингээ харахаар л амар хэрцгий баатрийн дүр нэг харахаар нэг жаахан хөвгчиг болол гэвгэн нэгэн орж ирсэн л хаана орж ирлээ толгойн наслаа гэл нэг амар орж идэг нэг хүн энд яг сууж байна. Чи өөрийнхөө болтоогоо тэгж хавцдсан байгаа. Эдгээр чи бүгдээрээ миний эзэмшил. Бүгдээрээ миний өмч. Чи миний болтоо ингэж муухай харьцаж болохгүй. Каси. Энэ муса хар айстай адууснуудыг луустан цуг ташуудаад явж байхад л хурдан хөдөлдөг байхгүй да. Буудлын ах минь та ойлголоо. Би бол ер нь Янкийн офицер чи Янкийн офицер байхдаа хар айстнуудын төлөө зүтгэж байгаа үстэй. Линкольны тушаалд чи захирагдчихсэн биз? Бэлгүүний бол би яг одоо шүтэн одоо юу гэх юм бүр ингээд таныг шүтгэ гэдэг шиг миний краш таавал тэгээд маш олон хүмүүс яг ингэж хүлээж авдаг бах. Үнэхээр дүрдээ орж тэр түүхийг та өгүүлж чадах юм аа. Одоо хизээнээс эхлээд энэ түүх гэдэг зүйлтэй сашгүй холбоотой болчихоо. Өнөөдрийн бэлгүүнийг хэн бий болгоо гэж. За би ер нь 11 настайгаас л ер нь бол түүх дуртай болсон. Вау, жоохноос юм биш тий. Тий. Тэгээд энэ ингээ манай шинжилгээ ухааны академийн доктор хүн. Тэгээд ээжийнхээ ажил дээр очино. Тэгээд шинжилгээ ухааны академийн түүхийн үргэлэнгийн номын сан энтер чинь үзнэ. Оо, өстой гоё шүү дээ тий. Тэгээд тэр үедээ тэгээд маш их ном надад авч өгдөг байсан бас түүхийн. Миний сонирхолтой номнуудыг авч өгдөг байсан. Тэгээд тэрнийг нь тэгээд ер нь уншаал түүх дуртай болоод тэгээд ер нь тэгээд судлаа дуртай болоод тэгээд ер нь өнөөдрийг болтол за маш олон жил судалж байгаа болохоор миний судалгаанд бол нэг юм гартай. Энэ яг иймэрхүү үйл явдал болсон байх магадлалтай юм байна гэдэг тэр эхлээд нэгсэндээ таамаглал дэвшүүлэн дараад нь магадлалыг нь ингэж олж авна. Тэгэхгүй бол тэр чинь тэр ингэжээ, энэ ингэжээ. Энд ингэжээ, тэр тэгсэн. Энэ ингэсэн гэсэн болчих гээд байдаг. Тэгээ тэр цаад учрыг нь олж авах гэж. Зүгээр нуус товчоо уншихад эхлээд нэг юм шүлгэлсэн бүтээл. Гэвч энэний цаана маш их юм байна. Зүгээр том философи нуугдчихдаг Монголын түүхч нь өөрөө оролт гаралт ихтэй. Тий, маш хэцүү шинжлэх ухаан. Сэтгэл хөдлөл гэдэг юм чинь байж байгаа шүү дээ. Түүхийн тэр янз янзын дүрүүдэд. Тэрийг харахын хаадууд яг ингэж ярилцдаг байсан баг. Өрлөг жанжид ингэж ярьдаг байсан баг. Харин цэргүүд нь ингэж ярилцдаг байсан баг. Эзэндээ захирагдж байгаа албатууд нь ингэж одоо ингэж ярьдаг байсан баг гэдэг юм уу. Тэгээд яг төрөл бүрийн дуу хоолой тэр дүрдээ орох гэдэг бол айгүй хэцүү байхгүй. Хас төрийн өмнөөс хатгалдан цавчилдав. Харж буцахыг умартан ус мөрнийг гэтлэв. Зориг сэтгэл хоёроор бүрт чан шиг байсан. Зочнон биш, эзэн гэж бор зүрх минь шивнэв. Зүч хааны их төрийн сүлдэнд өргсөн өчил. Ийхүү зүч өөрийн газар нутгаа байгуулж эхэллээ. Таны хувьд одоо баг жүжигчин баг болчих байсан юм биш үү гэж байна. Гэхдээ мэрэгжлийн киноны дуу оруулагч чиг ингээд хоолоогоор тоглолт хийгээд идэг юм билээ. Тэгэхээр маш олон ингээд түүх өгүүлж байгаа судлаачид байдаг. Тэр дундаас би зүгээр харахтаа бэлгүүн орчин үед олон залуучуудад энэ одоо түүхийг ойлгохгүйгээр хүрх юмсан да гэдэг нэг юм зориг байгаад байсан болохоор өөртөө ингээд татах нэг юу юм болоо. Тэгээ ер нь болоо би яг ингэж ярьснараа их адлагдсан шүү дээ. Өө тийм үү? Яагаад? Их шүүмжлүүлсэн шүү дээ. Хажууд нь камер оройд байж исэн юм байна. Энэ ярьж исэн юм байна гэдэг. Энэ одоо энэ их хаадыг төрөхөд хажууд нь ч байсан. Одоо ч гэсэн тэгээд ингээд их хаад тэнгэр тайлсан ч гэсэн бас ингээд яг хажууд нь баримттай яваад энэ ер нь одоо бараг 800 гаруй жилийн настай ч юм уу одоо ингээд би чи бараг ер нь одоо мөнгө осоосон шүү. Мөнгө ос одоо тэр одоо өөр дээр үес чинь ингээд ахуулаад хажууд нь байсан хүн шиг болоод за энэ ч та санаанаасаа хаста жинхэнэ сайхан авлаад сайхан буржиндаа ч гэдэг юм уу. Гэхдээ тэгэл ер нь айгүй их шүүмжлэл донд орсон шүү дээ. Бас одоо таны шүүмжлэл үзээд байгаа зү хүмүүс. Тэгээ би одоо сүлдээ за ер нь яхаа болдог чинь би л гэж бодсон чи хүмүүс өөрийнхоороо ярьдгаараа яриа. Өөрийнхоороо ярьдгаа яриа. Тэгээ энийг чинь хүлээж ийна гэд. Тэр шүүмжилж байгаа чинь бол их бас нэг талаасаа зүв байхгүй юу? Ягаад тэгэхээр таних сонирхолгүй онцгой байсан бол хинч шүүмжил бичихгүй шүү. Би бол одоо Стефан Цэвигийн одоо 100-ны өгүүлбэрүүдийг бол уншдаг. Яг тэр тухайн үеийн түүхийн баатруудын сэтгэл хөдлөлмүүд бүр нарийн юмнууд байдаг шүү дээ. Тэгэхээр би бас нэг санаа зовдөг юм нь одоо чи ингээд Солонгосчууд чи ингээд Эзэн хаантай нэг том улс байсан юм шиг ингээд мөнгөтэй болсон гой түүх шинээр үүсгээд яваад байна шүү дээ. Тэгээ бас нэг гол их сурвалжаа бол их тийм баримттай их сурвалжийг бас олж авах хэрэгтэй болоо тий. Би бол Лев Николаевич Гумилев А Куркчи нарын бичсэн одоо хар домог байна шүү дээ. Тэрнийг уншихад зүгээр яг болгоомжтой уншихгүй бол Монгол хүнийг дор нь хөөргөөд Монгол центрист болгох магадaltaй. Тэгэхдээ айгүй
бүр маш нарийн битсэн. Тэр яг Оросын одоо Алтан орд гэдэг чи одоо яг л гэдэг одоо энэ ч одоо Оросыг захирж ирсэн Орос үндэстнийг байгуулж өгсөн Батхааны одоо эзэндээ эцэдэл байсан шүү дээ. Тэгэхэр чин зэрэг эн чин ийм байна гэдэг ингээд тэрнийг ингээд уншаад ингээд судалж байгаа байхгүй юу. За тэгээд энэ өөр чин бас энэ Пошийн түүхчийн битсэн тэр ном сумчин ард түмний түүх гэдэг Унгарын судлаачид их сайн гаргасан байдаг. Хятадууд маш их юмыг бичиж үлдээсэн байдаг. Тэгээд Японы судлаач бол тэр Инои Ясуширигийн Бүртчоны түүх байна. За тэгээд Отоки Мацуво гэдэг ингээд маш олон судалгаа. Одоо Персес гэх юм бол Рашид Аддын Атам Алик Жувэний. Тэгээд биднэрт байхгүй одоо устдсан 30-аад оны үед устдсан юмыг тэд нар чинь бичиж хадгалсан. Ямар санда Ватиканд манай хааны захиа байсныг бид нар мэдээгүй явж исэн байх жишээтэй ч юм. Тэгээд маш олон гадаадын түүхч нар Монголын түүхийг судлаа тал талаас нь судалсан байдаг. Тэр болгоныг нь уншаад ингээд дор хаяж 10-аас дээш ном уншдаг юм. Тэгжээж нэг ном уншичаад тэрэндээ ягшлт үнэмшиж итгэж болохгүй. Дан ганц нууц товчоогоор Монголын түүхийг харна гэдэг бол өрөөсгөл. Тийм болохоор талын судалгаа гаргаж ирдэг байхгүй юу. Тэгж яхад наазахын жишээ Чингис хааны төрсөн он жил Эдрет олчиж байгаа байхгүй. 1162 он төрсөн. Үгүй 1158 он төрсөн гэж ертөнцийн түүхэн дээр үтсэн байна. Тэгвэл дэлхийн түүхэн дээр тэгж ярих юм бол 1155 он төрчих. Тэгээд одоо яг аль нь зөв юм? Яг нуус товчоогоо барих уу? Тэгвэл энтэгт бас манай судалгаа зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр яаж ийн? За ямар ч лээсээ их хаа маань төрж. За ямар ч лээсээ энэ төрхөн төрж. Энэ үед ингэж ямар ч лээсэн ийм үйл ажиллагаа, ийм юм хийж бүтээж ээжээ гэсэн тийм одоо баримжаагаа гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээ энэ болгоныг гаргаж ирнэ гэдэг чинь маш хэцүү. Энэ номыг уншиж байгаа л ингэж байгаа л энд нэг баатар ингээд яг тулдааны үед байхгүй болсон байхад энд нь амилцсан явж явах жишээтэй ч юм уу тийм ээ. Айгүй хэцүү шүү дээ. Энэ чинь судалгаа чинь тал талаас гарч ирдэг. Энэ болгоныг эмхтэгдэг байхгүй юу? Тэгээд би энийгээ Монголын хойчийг залгамжилж байгаа хойч үеийн залуучуудад түүхээ үнэн зөвөө мэдж аваач гэсэн тийм зорилготой би ярьсан. Би эхлээд за би яриад яг надаас илүү мундаг түүхчнэр зөндөө байгаа гэсэн. Үгүй Шилхваны Академиас болон Монгол Улсын их сургуулиас. За тэгээд энэ хаанаас ч юм бэ? Улсын багшийн дээдээс ч юм уу, ТСС ч юм уу, удирдлагын академиас ч юм уу, зүгээр Эрдэнэтэн докторууд аваад ирэх юм бол ширээ дөрөн ингээд судалгааны ном тавьчаад энэ судлаач ингэжээ. Тэр судлаач тэгжээгээд хүмүүсийг уйдуулад байна. Та манай үзэлтийг л нэмээд өг. Өнөөдөр монголчууд хэн байснаа санаж огшгол дутуу байна. Та зүгээр огшуулаад өг. Entertainment аргаар уран сайхны хэлбэрээр яриараа. Тэгвэл тантай бид нэр гэрээ байгуулъя гэж Зангаа ТV-гийнхэн хэлсэн. Тэнгууд нь судлаач болгонд хүнд өөрийгөө илэрхийлэх маш олон арга байдаг. Одоо Үлзийбаатар башиг сайхан ярьчих байна. Тий. Гээгцэн түүхийн Яа Отхон Баяргоочин шин санаа оноо дэвшүүлээд их гоё ярьдаг хүн шүү дээ. За тэгтэл одоо бусд нь болохоор зэрэг чи тийм үү нийтлэлээр за Баабар башиг ингээд нийтлэлээр тайлбарлаж чадлаа. Миний онцлог бол entertainment арга. Тий, entertainment арга. Уран сайхны хэлбэрээр ингэж гаргаж ирж байгаа. Нэг талаараа анхдагч гаргаж ирж байгаа юм болов нэг шинэлэг юм гаргаж ирж байгаа юм болов гэж би тэгж бодож байгаа. За хоёр дахь талаараа бол яаж ийнэ гэвэл тухайн үед очсон сэтгэлдлийг бас нэг төрүүлэх гэж хичээе. Тухайн үед яг ийм л байсан байх гэмээр сэтгэлдлийг чадан гаргаж ирээ. Гуравдугаарт манай түүхчнэр өөрсдийнхөө түүхээс сорлоод ярьцдаг. Тал талаас ингэ явцдаг тий? Аль ч үеэс нь. Би бол хабуул өвгдээцээс ахуулаад хаанаас ч сорлохгүй яг дараалаар нийлшил судлаад үеэрээ явж. Яг одоо салхийг хагалж ганцаараа болоо. Яг анхалж. Яг дараалаар нэрээ. Гэх мэтэр нэг 3-4 зүйл дээр бас ядаж нэг анхдагч болоо. Тийм шүү дээ. Гадаадынхан зориулсан бас тийм бодол байна уу? Одоо гадаадаар одоо Хятад, Япон англиар ингэ сабтайтл байгаа. Доор нь сабтайтл тавьж болно. Тийм, сабтайтл тавьж болно. Сабтайтл дээр ажиллана. Тэгээд цаашаа ер нь бол бас нэг хэлэхэд бол сая бол гэрээ бол дууссан л да. Тэгээд би бас нэг хувийн юуг нэгээ бэлгүү нууц товчоо гэдэг YouTube сувг нээсэн. Тэгээд та бүгд бас үзээд like subscribe дарж бас нэг дэмжээрэй гэж бас та бүгдээсээ гуйж байна. Үзэгчдээсээ бас гуйж байна. Бурхан хүүхэд хоёрт хизээч битээ худлаа гэдэг үг байдаг штэ. Яг энэ үгийг дахин амьдлуулсан гэмээр нэг сайхан уран бүтээл буюу нэг сайхан ном дэлгэгдэн гарсан. За хүүхдэд худал буйл гэдэг энэ номын зохиолч за манай Будзан өндөр хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ Будзаны хувьд бол өөрөө тэр дундаа хүүхдтэй маш ойрхон ажилладаг тийм эрхэм. Тэгээ яагаад энэ номыг
тэр дундаа яг ийм нэр өгч юм хүү бүтээлэг төрваа гэдэг бас их сонирн байгаа даа л да. Энэ талаас эхлүүлээ. За урьсан маш их баярлалаа. Намайг Будзан гэдэг би цагдаагийн байгууллагын хүүхдийн гэмтрээд урьсан сэргийлэхийн дараагаар ажилладаг. За яг ингээд 10 жил хүүхд насны л мөрөөдөл одоо байдаг шүү дээ, нисгэж инженер гэл яг тэрэн шиг би яг цагдаа мэргэжлийг сонгоод би 2 мэргэжил юу авсан. 10 жил төгсөөд техникийн их сургуулийн инженерийн анги, цагдаагийн сургуулийн анги. Тэгэд аав дээр очиас асуусан, аав за энэ төрийн ажил хийвэл яадаг юм бэ? Миний хөө бүгдээрээ л манай удам судар дээр малчин зарц тийм юу байжээ. Чиний төрийн ажил хийгээч гэдэг. Бас л хүсэл мөрөөдөл байсан цагдаагийн албанд ороод одоо 20 гаруй жил болсон байна. Тэгээ энэ хугацаанд бас л нэг гэмт явдал гэдэг бол нийгмийн үзэгдлийг одоо шинжилгээ ухааныг криминологийн шинжилгээ ухаан гэж байна л да. Тэгээ үүнээс одоо дэлхийн бүхэл улсууд энэ гэмт явдлыг судалж байна. Хүн талдалт гэмтрийг яагаад байгаа, цахим гэмтрийг яагаад байгаа, зэн заллин мэдлэг яагаад байгаа, энэ хүчирхийлэл яагаад байгаа гэдэг. Тэгээд одоо шинэ нэг хүчирхийллийг бол ёс заншлын хүрээнд хүртэл хүчирхийлдэг байлаа шүү дээ. Түүхийн ёсод нэг шувуу хөлтэй эмэгтэйчүүд гээ те. Эмэгтэйчүүдийн ариун байлгахын тулд гэрээс нь хол явуулахгүй нэг хөлнийх нь эхний нэг үеийг нэгээд нуглаад давсалцдаг. Тэгээд тийм зүйл байна. Өмнөд Азийн улсуудад маш их саваа хус модар эмэгтэйч хүүхдүүд их зодддог байсан. Аливаа улсад хүүхэд тэр бол эх орны тусгаар тогтнол байхгүй. Энэ хүмүүсүүдийг сайн сайхан хүн болгоод аваад түүхээр, соёлоор, нийгмийн харилцаагаар хүн болгоод авахд л тэр улсын төлөө зүтгэдэг юм байна л. Одоо ингээд тардаа хүүхдээ нэг англи хэлтэй болгож байгаа юм. Хүүхдээ нэг гадаад сургаж байгаа юм гэдэг. Гэхдээ энэ монголчин хэн байх юм? Бид нар ингэ байгаад байж юм уу яах юм. Тэгэл сонгуул боллоо ингэ харж байгаа. Залуучуудын сонгуул өгсөхгүй шүү гэл ингээл биш л дээ. Энэ хүмүүст үнэт зүйл гэдэг зүйлийг ингээ суулгаж өгөх хэрэгтэй байна. Нөгөө тэр үнэт зүйлийг нь тодорхой ханаас авд юм бол гэр бүлээс авд юм. Гэр бүл гэдэг нь хин ээж аав. Тэгэхээр бид ингээд нэг зүгээр хэлбэрийн төдий ч гэсэн хүүхдээ худлаа яваад хариуцлага хүлээдэг. За орой ингээд очиод хүүхдийн нэг асуу. За миний охин байж гараа, миний хүү байж гараа. Аав нь их ажилдаа байгаа шүү гэл. Фэйсбүүк авахал. Нэг бол ингээд цаг завар. Тэр хүн ингээд танаас ингээд хүмүүжил авах гэн танин мэтгүүдээр явж байгаа. Энэ хүүхдийг хүн болгоод авчвал монголчууд ч өөрөө нэг ачил буй нэгтгэн автсан байхгүй. Хүүхдээр асруулах дуртай. Тэгэд одоо ингээд би нэг хүн ингээд яг талигаач болохын өмнө намайг дуудчихсан. Тэр ингээд тийм хамаатан саданч биш, найз нөхөж биш. Зүгээр л надтай уулзмаар байна. Би очлоо. Би ингээд хүүхдтэй бүх зүйлийг өгсөн. Хүмүүжил, боловсрал гэдэг. Би гадаад сургасан. Бага байж хат нь би тэгэл ингээл явуулсан. Одоо би ингээд өвдөөд ингээд гэртээ ингээд байж над дээр ирэхгүй байна гэдэг. Тэгэхээр нэг Европ юм уу, барууны ч гэдэг юм уу соёлууд ингээд нэг тийм асрах тийм үйл ажиллагаа ингээд байдаг юм. Одоо шинэ Японд нас ингээд би яангууд нь асамжийн газар руу явуулчихад шүү дээ, тий. Тэр альва нэг улсын үнэт зүйл бол энэ гэр бүлийг тогтвортой байх айгүй чухал. Энэ дээр хүүхдэд ягаа худалбууч хэлээ гэсэн юм бэ гэхээр энэ дээр хүүхд амьдралын нэг чихэр шиг давс шиг үнүүдийг ээж аавд хүүхдүүдэд хийж ойлгуулж байгаа ч хүүхдтэй ярилцаж байгаа ч гэдэг зүйлийг л криминолог судалгаа хийгээл ном болгоод бичсэн. Түүнээс биш ингээд нэг Америкт ингэдэг гин, Японд ингэдэг гин. Өөр дээр үед их гоё байсан байх шүү. 80-аад он бол гайхалтай байсан байх шүү гэдэг зүйл бол энд ерөөсөө биш. Одоо яах юм? Цаашдаа яах юм бэ гэдгээл энэ залуу эцгийгчүүд хүүхдийн хүмүүжил төлөвчлөгийг ном болгоод бичсэн нь би одоо ингээд би ингээд төрийн албаагч яваад болохоор ингээд гараад ингээд хашгирсмаар байна. Зарим одоо болооч та нараа хүүхдээ арай л хөвчхийлээд байна штэ. Ихтэй ингээд нэг бага наснд нь хүүхдээ ингээд ойлгохгүй хайчаараа өсвөр насндаа угаасаа л ээж аваа тоохоо болчихж байгаа байхгүй. Тэгэл маргаан үсэд идэг. Манай ард түмч нүүдлийн соёл иргэжлийн ард түмч нь асуудал шийд сурсаагүй ард түм байхгүй. Нэг тэмээн дээр ачаад хөдлөх явчид хойтлын тэр нэг тоон чигэд юу ч үдэ унандаа гэхэд уяанасаа түрүүнээсээ уяа гаргаж ирэл ингээл хүлчдэг те. Ингээл асуухад аар сархан шийдчихдэг. Магадгүй 2 өдөр нүүвэл тэр уяа яах унаа шүү дээ. Тэгэхэд асуудлыг тэрхэн зур шийдээ сурцсан хүмүүс байхгүй. Урт хугацаанд яаж шийдэх ёстой вэ гэдэг л энэ нь нөгөө нийгмийн анхдагч нэгж гэр бүл болсон. Бид ингээд 20 жилийн дараа нас хөвшин болоход
хүүхдмээ нэрээ цагаан сараар үг дуугаа золгодог. Тэр нийгмийн соёл манай гэр бүлд монголчууд заавал үлдэх ёстой. Тэгжээж энэ нэг Монгол гэдэг ондоошил хүнийг хайрлах энэрх нинжийн сэтгэл гэдэг бол тэнд л үлдэх ёстой. Тэр нинжийн сэтгэлийг авч хаях юм бол зүгээр л нэг тоо бодсон, компьютерийн хаан суусан, хүнийг хайрлах сэтгэлгүй хүн өнөө маргашгүй хаалт тогшиж магадгүй. Хаавал үнэхээр одоо гайхамшигтай зүйл ярьж байна. Тэр тусмаа одоо цагдаагийн ажилтдаг хүн ийм гоё ном гаргаж байна. Хүмүүсийг гоё соён гэрүүлж байна. Одоо яа харахгүй одоо үнэхээр нэг загтансан газар маяжлаа гэдэг шиг одоо үнэхээр хурцандаа баяр хүргье. Ийм сайх юм хийж байгаа. Тэгэхээр гайхамшигтай. За манай ганц бодлого маань нэг хэсэг бол одоо цэцгэн зөвөрлөл гээд маш сайхан одоо уран бүтээл хийж байгаа. Сүүлдээ нөгөө Балхаа ах, Гүрээ ах хоёрын нөгөө юу яасан штэ. Гоё дөө. Ботхон нүд. Тэр ботхон нүд дөө бол бас нэлээд хит тулсаа тий. Тэгсэн. Тэр чиг сонин түүхтэй би бас өөрийнхөө Facebook хуудсан дээр бас тавьсан л да. Тэгээ яг хуу юм гэдэг чиг сони юм бэлээ. Ер нь тэр хөгжмийн зохиолч Яруу найрагч гэдэг олсууд ч нөгөө уран бүтээлч дуучин хүнтэй яг зориулж ингээд ийм бацаанаа ийм одоо темптэйч гэх юм уу ийм хөө төрлийн дуу гэж зохих юм болоо гэж яг ингээд бас мэдэрдэм байл та. Тэг яг энэ том одоо бүтээлч чинь акулууд шүү дээ. Тий, акулууд чинь ингээд өөрснөө тэгээ тэр утгаараа надад анх өгч ирсэн. Тэгээ би эхлээд анхныхаа цомгийг гаргаж ирсэн учраас жоохон голонгуу маягтай энийг жоохон сонин дуу байна гэх жоохон арай л энэ харин өөр дуунууд дээр жоохон ач холбогдол өгсөн чинь нөгөө ач холбогдол өгсөн дуунууд нь явахгүй харин голонгуу маягтай нөгөө Балхаахын дуу чинь бүр хаг аваад тэгээд яг энэ тэр дээрээс нь тэр нөгөө бүтээж байгаа тэр уран бүтээлч тэр акулууч өөрснөө бүтээлийнхээ араас их явдаг. Тэгэл өөрөө барайл ингээ гүүгээл өстой энэ тэр үеч тэгэл одоо телевизээр радио фильм юу гэдгийг бүх юмудаар өөрөө барьж гүйж явж байгаа юм юутай. Тэр дууны үгийг нэлээд жоохон нэг хошин шогийнхан бас бичсэн ч байсан. Тэгсэн ер нь бол нэлээд тийм эротик маягтай тий. Эротик маягийн бол байгаа. Янгийн хөмсгөн уруул гэдэг тий. Тэр уруул чинь хөмсөг байхгүй шүү дээ. Яг юуны уруул яриад байгаа гэдэг тий. Ер нь тэр шүүмжээр тань дээр орж ирсэн үү? Орж яг хөө тэр чинь яаж гарав? Алтан микрофон гэдэг анх нөгөө наадам дээр тий. Очсон чи манай хошин урлагийнхан маань журналисттэй биш маань бид нар ч нөгөө тэр фестивалд оролцоод уралдаанд оролцоо гэж чи яг тайзны өмнө өөдөөс харж гал хоссон да. Тэгээд яг хүмүүсүүд энээл дээл наан цаана болоод ер нь гэхдээ миний дуусан доонууд ихэнх дандаа нэг жоохон юм хоржонтой жоохон юм шүүмж гэх юм уу жоохон инээдтэй тийм онигонд орчдөг нэг юм тал байт юм байлээ. Одоо сүүлд л мэдж байгаа шүү дээ. Ингээд энэ олон жилийн дараагаас харахад л тэгээ одоо Елиагаа дуулахад чинь үгүй насаараа хайгаад одоо нөгөө Солонгос одоо тий хайсаар байгаа солонгос очсон байна. Одоо хаашаа явах нь ч гинөө. Хүмүүсээр цэгта түүний нүдийг харвал улам залууж гэх юм. Тэр түүнтэй танилцаж чадсан хизээч хөвшөрөхгүй. Бомог болон ягч гайхамшигтэн бүсгүй заавал би олно. Елия чиний Елия. Тэгээ манай хамтлагч өөрөө маш олон мэрэгжил сольсон байхгүй юу? Одоо нөгөө бас цагдаагийн байгууллагад ажиллаж байсан маш олон ажил хийсэн. Тэгээ сүүлийн үед бас одоо хүмүүсийн бас их талархлыг хүлээгээд байгаа зүйл юу вэ гэхээр штэ. Одоо хүмүүс чинь ингээ залуудаа арх уужсэн, шоужсэн, эрүүлжүүлэгчсэн ч юм уу янз янзын тэрийг хэлхээс ичдэг. Би доошоо орчих гэдэг. Манай хүн бол одоо гантлаг маань одоо арх дарс амсааг одоо маш олон жил болж байгаа. Үнэхээр биеэрээ үлгэрлэж байгаа юм баггүй. Тэгээд залуучуудад их гой сайхан нөгөө паянгуудаа тавьдаг. Ер нь тэрийг ингээд тавихад хүмүүс янз янзын л одоо постууд байлаа л да. Өгснээ гайхуултгийн чим янз янзын тийм янз янзын муухайнууд байсан. Энийг яаж хүлээж авч байна та? Гэхдээ тэгэл яг олон дотор чинь тэгээд хүлээж авах чадвартай чадваргүй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр нийт хүмүүсүүд маань энийг аяг дэмжиж байгаа. Би яг өөрөө бодож ирсэн юм л да. За ер нь яг Facebook хуудас гэдэг одоо энэ чинь бас нэг дуучин ингээд бусдад танигдсан. Тэгээ бас нэг дуугаараа бас нэг хүмүүс танигдсан бас нэг манлайлаад байгаа ухаантай болвол алдсан онцноо бичиж тэг цаад ойлголт нь болов ерөөсөө над шиг битгий алдаасаа л гэсэн л юм явж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг жоохон хөгждөгөө паянтай
Тэгээ оруулахаар нэг хөмсүүлчин бүр хэдэн 100 мянгаар сая маягаар үзхий. Тэгээ нэг дуу муугаа тавихаар их цөөхөн үзээд байх юм. Тэгэхээр за энэ ер нь нэг арга олох хэрэгтэй байна гэх тийм. Маркетинг гэдэг чинь одоо юу вэ? Мартагдахгүй байна гэдэг чинь маркетинг юм гэж нэг үг байгаа даа. Та чинь хэд халагдсан бэ? Ер нь хэд халагдсан бэ? Ер нь бол олон халагдсан шүү дээ. 18 аймаг руу арай л хөгжим дөрөв театрын усыгээгүй. Ер нь ухсыг чижсэн. Өөр хангаан театрын даргатай яаж. За би танах руу очлоо шүү. Хотод ер нь намайг авах байгууллага байхгүй боллоо гэдэг. Тэг Нүргүү боллоо гэдэг тий. Бас нэг өөр хангаагаа төшөөд байгаа маа. Ер нь одоо нөө натгараа яваад байгаа гэдэг Дуу шиг. дарсыг ер нь яг юу гэж боддог вэ? Энэ хэрэглэх ёстой мó, ёсгүй мó? Яах ёстой болоо? Тий, яг одоо ингээд тэр цаг хугацаанд хэрэглээд ирсэн. Тэгээ энэ биш вэ гэдэг чинь одоо олон жилийн дараа мэдчихэж байгаа. Тэгээ хитрхээр биш болчиход байгаа байхгүй. Альва зүйл чинь хитрхээрээ буруутчих. Яг гоо ингээд одоо амсах төдөө, хэрэглэх төдөө. Тэгтээ нэг соёлтой нэг юу гэдэг чинь зүү усны чиглүү нэг хэрэгэлдэг мэргэлдэг гэх тийм өгөнд бол би дуртай. Хэрэглээний соёл гэдэг нэг юм байгаад байдаг шүү дээ. Хэмжээндээ хэрэглэнэ. Тий, нэг соёлтой хэрэглэн ч гэнэ нэг гой өгнүүд нэр томьёо тэр худлаа шүү. Зүгээр яг хэрэглэж чаддаг улсууд одоо тийм үү та нар ингээд хэрэглээд нэг 50 100 татаад нэг гоё сайхан ингэчээд маргааш нь ажил хөдөлмөр өгөөд үргэлжлээд ингээд ингээд яг хуучин гоё явж байгаа ингээд одоо дэлхийн ертөнцид Монгол итгэл байж байгаа шүү дээ хүмүүс. Ингээд манай битэн бол ингээд уулал бол 50 г 100 г тэгээд 100 г Цаашлаад байж. тэгээ нэг хоног биш 2 3 гээд хэд хоног Зарим нь 7 хоног уун сар угаад 7 дусал залгуулж иж хүн болдог. 7 байтгаа явж тэр чинь бол ер нь ахыг болох юм. Тэгээ тийм аимшигтай ууж идэг хэрэгэлдэг донтдог бол эн чинь өөрөө бас өвч юм л та. Түүнээс нэг зүгээр нэг донтох өвч. Альва донгууд чинь ингээд сэтгэл зүйн хувьд одоо ингээд арилдаг юм байна. Та нөгөө архины 10 хэгийн зарчим гэж сонссон уу? 12 уу? 12 ч байна. 12 алхам. Тий. Үгүй ийм бай. Их сонир. Эхлээд хээ өсгийг бод гинэ. Эхлээд архийг хинтээ авах вэ гэдэг хамгийн чухал гинэ. Хизээ авах вэ? Хаана авах вэ? Тий. Тэгээ хоол унттай авах ёстой. Хойлж ууж болохгүй. Тий. Бас нөгөө хэрүүл тэмцэлтэй ууж болохгүй. Хэрүүл хийж байгаа бол уугаад ирэхгүй. Хэсэж ууж болохгүй. Ингээд ингэсээр байж байгаад 10 болох ч яахгүй. За тэгээ яг энэ цаг мөчид бас ингээ яриа өрнөл их өрнөхөр байгаа. Тэгээд телевиз үзэж байгаа үзэгчид маань энэ одоо сүүлийн 4-5 жил ганцлагын гайхалтай уран бүтээлүүдийг сонсоогүй танаар бол маш их одоо цангасан байх гэж. Тэгээд энэ цаг мөчид бас гоё уран бүтээлээсээ үзэгчтэй хүргээд яг одоо би бас зураач бүсгүйгөөсээ бас нэг хүсэл тавьмаар байна л да. Энэ сайхан уран бүтээл дээр нь гоё телевиз үзэж байгаа үзэгчид маань гоё зураг сайхан уран бүтээл бас хүрэх боломжтой болоо. Дээрээс нь манай мөнх заяа жаз дуулдаг. Та бүхэн тэрийг мэдхүү? Би маш сайн мэднэ. Маш гоё дуулдаг. Тэгээд дараа нь та бас манай үзэгчид гоё уран бүтээлээ бас хүргээч гэдэг давхар саналыг өгье. За тэгээд хоёроо яг одоо бас гоё тайзны өрөөцгөө. Яг одоо ямар уран бүтээл хүрэх байна л. За балчууны өгдөм дөрөвдөн жилэг Батхан нүд гэдэг дуу хаа. За. 얀승 차가 재지게 때린 사나 하나요 양비 흡수금 오로나 두린 사나
хөөс ичээё хацраа үлдээж үнсүүлээ хүний заяа